нийт монголчуудынхаа амар амгалан айлтгая. За бид бүхэн өнөөдөр мөнх хорон гэдэг төслийг эхлүүлж байна. За энэ мөнх хорон гэдэг төсөл маань өөрөө Монгол туульсын оюун санааны тухай та бүхэнд хүргэе гэж бодлоо. За тэгээд өнөөдөр бид хоёр энд хурж ирнэ та бүхэнд Монголын оюун санааны нэгэн томоохон хэсэг дэлхийн хүн төрөлхтний соёлын өвд бүрдэгдсэн, ЮНЕСКОд бүрдэгдсэн Монгол туйлын талаар харилцан ярилцах байна. Тэгээд өнөөдөр та бүхэндээ Монгол улсын төрийн туйлч, Монгол улсын соёлын говь цэцгэлтэн төрийн туйлч Баатар Жохигаа танилцуулах гэж байна. За энэ хүн маань бол нэр гоншингийн дууд бол одоо маш их байгаа. За мөн одоо дэлхийг 110 орныг тойрч өөрийнхөө үндэснийхээ өв соёлыг түгээн дэлгэрүүлж Монгол оюун санааныхаа гүн ухааны тухай одоо ингээд цуурлаар та бүхэндээ хүргэе гэж өнөөдөр Монгол улсын төрийн туульч, соёлын говь цэцгэлтэн, соёлын элч, өвлөн уламжлагч, 9 дэх үеийн туульч Эрдэнэцогтын Баатар Жохитой маань хамтран энэ хөтөлбөрийг эхлүүлж байгаа. За тэгээ та бүхэндээ энэ туйлд гардаг туйлын одоо утга учирыг мөн одоо маш сонирхолтой бидний урд нь сонсож байгаагүй мөн одоо сонсож үзэж нэгтлэх ёстой зүйлийн тухай одоо харилцсан ярилцъя гэж бодсон юм аа. За хүрээ. За нийт монголчуудаа бас энэ өдрийн сайхан мэндийг хүргье. Ер нь Монгол туул гэж энэ сайхан соёл бол одоо аман бэлгийн хамгийн том одоо гол жанр. Тэгээд энэ Монгол аман бэлгийн хамгийн том энэ өв соёл бол их онцлогтойгоор энэ цаг үед хурж ирлээ. Ягаад тэгэхээр одоо дэлхий дээр туультай нэг 10 гаруй улс байдгаас одоо туульсан амьд уламжлалаараа үлдсэн одоо бараг сүүлчийн орн бол монголчууд, монгол үндэстнүүд болоод байгаа. За бусад оронд туул байсан боловч зөвхөн бичгийн хэлбэрээр үлдэж байгаа. Тийм учраас одоо Монгол туулийг одоо яаралтай хамгаалах талаар ч юм уу Монгол туулаа одоо ер нь хуучин уламжлалаар нь авч үлдэх талаар бид урд нь бас олон ажлуудыг хийж төр засагтайгаа хамтарч, ард түмнтэйгээ хамтарч зөндөө явсан. Гэхдээ бас энэ туул дээр одоо бидний цаашдаа хийх ажлууд олон байгаа учраас бид өнөөдөр энэ мөнх хорон гэж ийм сайхан нэртэй төслийг одоо ингээд суурлаар эхлүүлж байгаад туулч, өвлөн уламжлагч, бас судлаач хүний хувьд бас их таатай байна. За Баатар Жохи маань одоо 40 орчим жилийн Монгол туульсын гэр бүлд мөн одоо өвлөн уламжлалж авч явахдаа 40 гаруй жилийнхаа түүхийг болон эрдэм шинжилгээний ажлууд маш олон одоо ном тохиомлуудыг гаргаж ирсэн. Яагаад тэгэхээр одоо энэ туйлс гэдэг маань маш эртний хиллэгтэй байдаг учраас орчин цагт ингээд хүмүүс үгийг ойлгоход одоо маш хүнд байдаг. Тийм болохоор одоо дэд профессор ингээд хамгаалсан хүн байж байгаа. Та бол өвлөн уламжлагчаас өнөөдөр судлаач хүртэл явж дэд профессорын зэрэг хамгаалсан байгаа. За тэгээд энэ одоо ямар утга учиртай одоо ямар зорилготой та энэ хүү эрдмийн зэргийг хамгаалсан бэ? Тэр тухайга та ярьж өгөөч. Энэ тухай бүр дэлгэрэнгүй хариул маш урт одоо тийм яриа болох юм. Тэгэхээр би аль болох товчлохыг хичээж ярина. За энэ Монгол туул гэдэг юм бол одоо маш олон утга агуулгыг ингэж агуулж ирсэн ийм том соёл. Тийм учраас Монгол туулийг одоо гүйцэд судлана гэх юм бол үнэхээр нэг хүний насч бараг хүрэхээргүй том юм. Тэгэхдээ би одоо 40 гаруй жил энийг судалсан хүний хувьд болохоор нэг хэсэг туулийг биш. За нэг 10 хэдэн туулийг ч биш. Нийтдээ одоо энэ Монголд одоо сүүлийн хэдэн зуун жилд хураагдаж, ард түмний ам дамжиж, оюунаас оюун дамжиж ирсэн энэ өвийг за ер нь олон талаас нь судалж үтсэн. Тэгээд одоо үндсэндээ нэг шинжлэх ухаанд бүртгэлтэй нэг 100 гаруй туул дээр нэмэрлээд за одоо нийтдээ нэг 274 туулийн ай савын хүрээнд л одоо энэ одоо судалгаагаа хийлээ, заримыг нь өөрөө хайлж олон түмэнд хүргэлээ. За бүтнээр нь туулийг хайлах гэдэг асуудал бол мөн амаргүй. Тэгээд дээр нь одоо энэ
туульсыг зөвхөн нэг өвлөн уламжлагч байх биш. Одоо Монгол дотроо бол одоо нэг сайхан тийм өвлөн уламжлагчлангаа яваад байдаг. Хил давхаараа бол миний 2 морин дээр Монгол улс байна гэдэг одоо тэр том ойлголт л хүнээс угаасаа тийм их хариуцлага хүлээгдэв юм байна. Ягаад гэхээр энэ Монгол өв соёл гэдэг юм бол өөрөө асар их тийм хариуцлага хүндлэл. За одоо энэ том урлагийг чинь одоо би ямар төвшөнд авч явах уу гэдгээс өгсүүлэл одоо тийм нэлээд их одоо хөв хүн дээр тийм ачаал ирдэг гэсэн үг. Тэгэхээр одоо энэ Монгол туул бол мэдээж хэрэг зарим туулууд нь мартагтаад алга болсон, зарим нь эзэнтэйгээ одоо бараг байхгүй болсон. Өөрөөр хэлбэл энэ чинь тухайн үед тэгж тэмдэглэж аваад байдаг. Тэр боломж нь их бага байсан учраас энэ сурвалжуудыг одоо зарим нь сэргээх, зарим байгаа сурвалжуудыг одоо хайлж олны дунд хөргөх энэ ажлуудыг хийхэд бол угаасаа л асар их цаг хугацаа орох юм байна л. Тийм учраас одоо сүүлийн нэг 30 хэдэн жил амьдралаа энд зориулаад энэ ажлын хойноос одоо болтол ер нь бараг л завгүй. За тэгээд үндсэндээ эн чин бие даасан яг энэ чиглэлийг ингээ хөгжүүлээд ингээд аваад явъя гэсэн тийм томоохон төслүүд урд нь бүр байхгүй одоо сүүлийн хэдэн жил одоо яригддаг болж штэ. Тийм учраас энэ дээр бол одоо 98 амьдралаа зориултал явсан л гэсэн үг. Тэгээд нэг хэсэгтээ би бол зөвхөн ингээд өвлөн уламжлагч л байсан. Өвлөн уламжлагч гэдэг үг чинь анх эхлээд туулч гэдэг нэрээр явж байгаад дараа нь өвтэгч гэдэг нэр болж хөврөөд энэ конвенцүүд өөрчлөгдөхийн тоогоор одоо нэр нь өөрчлөгдөд байт. Сүүлдээ өвлөн уламжлагч гэдэг нэртэй болсон. Энэ нь одоо дараа үедээ 3 цагийн хэлхээсэнд холбож явна гэдэг утгаар нь одоо манай төр засгаас соёлын яамнаас ингэж одоо бас бодлоо барайл явж яддаг л да. Тэгээд өвлөн уламжлагч гэж ингэж явж байгаа. Тэгээд ингэж явах завсраа нэг үе одоо би чинь дандаа судалгааны объект хүмүүс одоо миний туулийг судалдаг, би тэр хүмүүст нөгөө одоо ингэж танилцуулдаг хүн байсан. За дээр нь одоо түгээн дэлгэрүүлэх гэж бас нэг том үе шат байдаг. Тэр нь одоо Монгол улс дотроо болно. Гадаад улсад түгээн дэлгэрүүлэх ажлыг бол одоо ёстой жинхэнэ өөрийнхөө мөнчгөрээр гэдэг шиг л явсаа. Судлаач яага болсон бэ гэхээр нэг хэсэг тийм судалгааны одоо объект тийм хүн олон жил явсны дараа надад бас Монголын томоохон эрдэмтэд за энэ өв соёлтой хайртай хүмүүс над зөвлөгөө өгсөн юм аа. Тэр зөвлөгөө нь одоо ямар зөвлөгөө гэхээр эрдэмтдээс илүү маш их материал өөрдөрч ингээд цугларчжээ. За зарим эрдэмтэн бол ганц туулаар хамгаалж байна. Зарим нь 3 туулаар, зарим нь 5 туул дотор хамгаалаад байна. За тэгвэл өөрийн чинь судалсан, цуглуулсан, за дахиад энэ туультай холбоотой маш олон арга хэмжээндэр хэлсэн ярьсан үг яриа. За тэр бичлэг хуурцаг юул байд юм энэ их юм чинь дандаа шинжлэх ухааны материал яваад байна. Тэгэхээр та ерэн судлаач болвол яасан гэдэг ийм одоо бүр том эрдэмтэд бол миний хүчээ судлаач болооч л гэсэн саналыг одоо нэр бүхий том эрдэмтэд над өгсөний дагуу энэ туулийнхаа соёлыг за ер нь эн чинь бас л зөв зөвлөгөө байна гэж би хэсэг хугацаанд бодоод тэгээд одоо сүүлийн нэг 10 хэдэн жил бол одоо Монгол болон Монгол туурхтан, эсхий туурхтан за нүүдэлчд дээр нь дэлхий дээр туультай байгаа улсуудаас цуглуулсан тэр туульсын хүрээнд дэлхийн туульсын үйлчлэл гэдэг сэдвээр бас нэг эрдмийн зэрэг бичиж хамгаалах шатанд хүртлээ явсан. Тэрний өмнө мэдээж хэрэг нөгөө магистрийн бас туульсаар хамгаалсан. Тэгээд одоо энэ ягаад тэгэхээр туул гэдэг юм чинь нэг өгүүлбэрээр тайлж болдгоо учраас ингэж одоо өргөн цар хүрээгээр нь хүмүүст ярьж ойлгуулахгүй энэ чинь нэг өгүүлбэрээр одоо дуу шиг шууд ийм учраас ийм гэд хэлчих болдгоо учраас ингэж үе шаттай тайлбарлах нь зөв л гэж одоо миний хувьд бодож байна л да. Тэгээд яах вэ одоо тэр өөрийнхөө цуглуулсан хүрээнд тэгээд дэлхий дээр нэг туультай улсыг хүртэл туультай улсын тоонд л ингэж багтаадаг учраас монголчууд хэдэн зугаар тоологдох тэр туульсыг нь бас цуглуулцахад хөв нэмрээ оруулсан хүний хувьд бол ямар ч байсан судлаач болоход ирнэ болохгүй нь юу байх вэ? Энийг харин ч одоо би судлаач болсноор энэ бас их олон хүнд хүрэх юм байна. Олон хүний оюуны мэлмиг нээх юм байна. Монгол уламжил ямар том цар хүрээтэй байсныг хойч үе маань одоо үе маань мэдж авг. За дээр нь одоо багчууд хөөхтүүд хүртэл одоо бодох ёстой энэ ер нь ийм том авраг байж манай улс чинь зүгээр нэг дэлхийн ертөнцийн дээр байдаг нөгөө нэг улс биш
гүрэн байсны одоо том баталгаа нь энэ байд юм байна гэдгийг бас нэг талаар ойлгож авах гэж л одоо олон жил ч ингэж ярьж явж байгаа, олон ч газар бас яриа хөөрэ өгчээсэн боловч одоо бас нэг ингээд цэгцтэй явъя гэж та нар санал тавьсны дагуу бид одоо ингээд хамтраад одоо мөнх орон гэдэг энэ төсөл маань одоо ингээд эхэлж байгаад одоо баяртай байна. За баярлалаа. Тэгэхээр одоо та энэ тэнд ингээд туйл хайлаад бас ингээд төрийн ордондоо туйл хайлаад ингээд явдаг. Гэхдээ яагаад олон түмэнд одоо энэ тухайга одоо танилцуулахаа ийм өргөн дэлгэр одоо хийдгүү байсан юм бэ? За дэлхийн 109 орондоо ингээд очоод энэ өөрсдийнхөө өвөг дээдсийнхээ өв соёлыг түгээн дэлгэрүүлээд энэ оюун санааг, Монгол оюун санааг одоо дэлхийн 109 оронд хөргөж чадлаа шүү дээ. За тэгээд эндээс ингээд харахаар одоо миний зүгээр мэдж байгаагаар Ялада Эдиси тийм ээ. За Гэлгалмаш, за Олонхоо, за тэгээд ингээд Махабарита ч гэдэг. Посейдон гэдэг тийм ээ. Энэ улсууд нэг л туйлтай мөртлөө тэр туйлаар одоо маш олон одоо уран сайхны кино, маш Холливуд энэ ч юм уу маш том ингээд уран бүтээлүүд хийгээд ингээд дэлхийгээр цацаад байдаг. Монголчууд маань өөрснөө бараг 200 гаруй туйлтай мөртлөө яагаад энийг одоо ингээд түгээн дэлгэрүүлдэггүй юм бэ? Яагаад энэтэй ингээд олон түмэнд мэдэгддэггүй юм бэ? Магадгүй ингээд таныг энэ гадны улсууд ингээд ураад зарим үедээ өөрийнхөө зардлаар соёлын элчийнхаа одоо ажил үүргийг гүйцэтгээд дэлхийн энэ олон орнуудаар явж байгаа танд одоо олж мэдсэн, эргэцүүлсэн одоо эргэцүүлнэ гэхийн аргагүй юм л да. 270 туйлтай хүн нэг туйлтай ард түмэнтэй яаж ч утсан харьцуулшгүй. Тэгэхээр бидний хамгийн их давуу тал онцлог нь юу байсан бэ? Энэ олон туйлс ягаад нийтэд тийм хүчтэй сайн хүрээгүй гэхээр эн чинь өвлөн уламжилсан хүнийх нь бүтнээр нь тэр дундаа өвлөн уламжилсан хүнийх нь тоо их зөөх юм. За биднээс одоо цаг минут бараг алдалгүй л одоо туул ярихаар яриад тэнд очиж бичлэг хийлгэвэл хийлгээл хайлахад газар бол хайлаал. За туулыг голцоо нөгөө хайлдаг үлрлүүд нь хайлаал. За туйлтай холбоотой Монгол улсын нутаг дэвсгэр дээр болж байгаа болон бүс нутгийн одоо нутаг дэвсгэр дээр болж байгаа бүхэл арга хэмжээнд оролцсон явж байгаа. Хамгийн гол нь энэ том өвийн ач холбогдлыг хүмүүс тэр болгон сайн мэддэггүй. За дээрхэн үед бол яг уран зохиолын ном дээр Гэсэр Жангар, Хан Харангуй гурвыг бол хүмүүс туульс гэдгийг тэр гурван туулаар л төсөөлдөг ийм үе байлаа. Тэгэхээр одоо яг бид нар хийгээгүй хийсэн зүтгээгүй зүтгсэн бүр одоо нарийн ярих юм бол миний амьдралын үед авч үзэхэд бол оюутан байж байгаа л ганц хүний одоо бас хөлгөн туульс гэж энийг чи хөргөхийн тулд нэг жижигхэн нэгж байгуулах хэрэгтэй шүү дээ. Хөлгөн туульс гэж Монголын анхны ганц хүний нэг хамтлаг байгуулж аваад одоо бараг л замын машин унаанд дайгдаал баг баргадаас өгсүүлэл ингээд судлаа явсан шүү дээ. Одоо энэ аль аймагт туул түлхүү хөгжсөн байдیں۔ Түлхүү өвтэй байдیں۔ За аль бүс нутагт манаатай харьцуулчаар туулууд байна гэдэг одоо ийм юм ал бүр цаанаасаа зөнгөрөө гэдэг шиг нөгөө хар багаас өвлийн шөнийн уртад өөхөндөнгийн гэрэлд энийг ч нөгөө сонсоод хаагаад эрэлхийлээд за тэгээ тэр үе чинь бичээд авчдаг аппарат хэрэгсэл утас ширмэс юу ч байдгүй цаг үе юм чинь тэрийг одоо тэнд нэг туулч хүн туул хайлах гэж байна. Эсвэл миний аав одоо утахгүй тэдэнд тийм сайн өдөр туул хайлах гэж байна гэвэл одоо тэр үед ёстой унтдаггүй сонсдог байл шүү дээ. Тэгээ туулыг дандаа шөн хайлдаг, ороохон эхэлдэг. За тэр болгонд л одоо эхлээд бүр багваах цагийнхаа ямыг одоо ярихад бол за эхний шөнөөргөө дараагийн шөн унтам басан баг ойлгохгүй шахам өнгөрөө тэрийгээ сэргээж сонссон хүмүүсээс нь яриад 3 дахь өдөр нь болохоор чинь 3-аас 5 шөн үргэлжлээд байгаа шүү дээ. 3 дахь үед нь болохоор дахиад сайхан сонсооч гэдэг юм уу. Ингэж л одоо энийг одоо эхний хэдэн том туульсыг эзэмшиж авсан гэсэн үг. Тэгээд үүнээс хойш одоо энэ үе шаттай ажлууд хийгдээд ингээ явсан. Тэгээд үүний үр дүнд одоо Монгол улс ямар ч байсан одоо амьд уламжилт орны тоонд ингэж харагдаж үзэгдэх. Дээр нь одоо энэ ардчлалын одоо сүүлийн тэр 30 жил чинь бас дэлхийн ертөнцийн жаахан нээлттэй болоод ирэх үед энэ боломж бололцоонууд одоо шууд нэг өдрөл бүрдсэн юм биш. Асар их хөдөлмөрлж одоо тэр олон
одоо эхлээд тэр нүүдэлчдэр явлаа шүү дээ. Нүүдэлчдэр явсны дараа дэлхийн хэмжээний том ахан судлаачдад тэр танигдах гэж бас их олон жил зарсан. Тэгээд тэр танигдах гэдэг маань тэднэр ч одоо бас сургалаад ийм хүмүүс байдсан байна гэдгийг анхаарал давтлаа. Хэдэн жил болж байгаа юм. Тэгээд тэр улсуудтайгаа нэгт хамтын ажиллагаатай уулзах учрах Монголд ирэх үед ч юм уу одоо тэнд очиж ямар нэгэн чухал газар Монгол соёлоо сурталчлах ажилд нь цагаан маш нарийн барьдаг. Маш нарийн хуваараар одоо бас өөртөө хариуцлага өрүүлж явсныг хүчинд л энэ одоо 100 гаруй улсад өв соёл маань хөрсөн. Энэ дээр одоо би бүр онцлог нэг юмыг харахад бол одоо ингээд Монгол туульсыг хөрш улсуудтай судлаа. Улаан өдөд хүргээд хий. За тэнд нэг туул хайлаадах хий. Эсвэл энэ урагшаа ба шилийн гол туул хайлаадах хий. Эсвэл Иранд очоод нэг эрдэм шинжилгээний хуралд оролцсон гэсэн чи эсвэл Монгол манай улс чих өргөн улс. За дорнотод нэг арга хэмжээ зохион байгуулъя гэсэн чил нөгөө буудал сав тэнд чинь одоо хүнлэм чинь бүхэл төрлийн зарлагууд нь байнгын өгчээдэг. Тэгэл энэ болгоны ачааллыг даагаад энэ болгоны ард тэр болгон гарч явсны үр дүнд л сүүлдээ бас одоо энэ чинь цар хүрээ өсөөд хүмүүс ойлгодог болоод тэгээд одоо ТV-ийн цаанаас 3 дахь орон гэж одоо манайхан зарим нь ярьдаг. Тэр газраас хүртэл урлаг ирээд тэгэд үе шаттын чинь л цэцгэлж өр шимээ өгч ингэж л явсан юм байх. За ингээд ер нь ингээс та энэ дэлхийн 5 твээр тавууланд нь очоод за энэ өв соёлоо түгээн дэлгэрүүлэхдээ одоо дэлхийн алдартай олон том сургуулиудад та энэ лекц уншиж явсан. Би маш олон жилийн өмнөөс бид хоёр нөхөрлөд мэддэг болохоор одоо энэ оюун санааны энэ зүйлсүүдийг одоо Кембриж, Оксфордын за тэгээд тэр Английн одоо тэр хатан хааны ордонгууд, за Америкийн одоо Конгрессийн ордон, нэгдсэн үндэсний байгууллага, ЮНЕСКО гэдэг маш олон том газруудад өвөг дэцээс өвлөгдөн ирсэн энэ агуу их туйлыг бол түгээн дэлгэрүүлж явахад үнэхээр багталтай байсан. Оюун ухааны одоо ой тогтоолтын тэмцээнүүд болдог тийм үү. Тэгэхээр ингээд Монгол хүүхдүүдийн тэр оюун санаа гийн яагаад тэр их тогтоолт байдаг вэ? Жишээлх юм бол би харьцуулах гэдэг л да. Туйл хайлахад ингээд хідэн шүн, хідэн өдрөөр хайлдаг туйл байдаг. Энийг яаж тогтоодог юм бэ? Бөөнөр бол ингээд онготоо дууддаг, онготоо оруулдаг. За тэгээд туйлч нар маань одоо яг яадаг. Би бол сонсож байхдаа бол туйл хайлахдаа эхлээд нөгөө өргөх хөрглөө өгөө тийм ээ өргөөд онгод тэнгэрүүдэд дуудаад за энэ үйл зан үлийг бол нашир өргөх гэж зан үйл үүднээр сонсож исэн. Ингэсний дараа бол туйл хайлдаг гэж сонсож байлаа. Тэгээд энэ ерөөсөө энэ бөөм мөргөлтөө ер нь холбоотой байдгүй. Бөөм мөргөл шиг байдгүй. Би энэ талаар бас танаас асууя. Маш олон цагаар олон өдрөөр хайлдаг учраас энэ ингээд цаанаасаа ингээд өөрөө чинь өвлөн уламжлагчийн хөдөлмөр олон жилийн хөдөлмөр ордгоо альсхөл одоо тийм ээ одоо ямар транс гэж асуух гэдэг шүү дээ. За би энд хариулъя. Энэ Монгол туул гэдэг юм бол үнэхээр одоо маш баян, маш том сэдв. Тэгээд энэ том хэдэн мянган мөр вадаг шүлгийг одоо цээжнасаа гаргаж хайлна. За дээр нь хөгжим дүүрэн явна. Дээр нь хоолоо дандаа тэр давхар хоолой хүн тоолоогоор ингэж явна гэдэг бол үнэхээр туулч хүнээс асар их төсвөр төвчээрийг шаарддаг. За яг одоо сая тэр тэнгэр шүтлэг бөөмөргөлтэй холбож асуусан учраас би тэнд бас товчхон цэгцтэй хариулъя. Ер нь манай улаач бөөнөр бол харийн тэнгэр, цагааны тэнгэр гэдэг одоо баруун зүүнний нөгөө нэг тоото тэнгэрүүдээрээ ч бас ярьдаг. Ингэж хайлдаг бол Монгол туульчд бол их хвчлэн одоо бид урд үеийн ахмад том туульчдаас энийг зөндөө сонсч байсан өөрсдөө ч одоо бас амьдрал дээр тэрийг үзэж хараад хэрэгжүүлээ явж байгаа. Ер нь цагаан тэнгэрээр л энэ туулийн онгод хол өгдөг гэж үздэг. Энийг цаашаа задлаад ярих юм бол бас их олон зүйлийг ярих болно. За мэдээж туул хайлахын өмнө тэр сайхан орчныг үрдүүлэхийн тулд яг уламжлаар нь явж байгаа улсууд эхлээд нашир тахилга туультай холбоотой тэр туульсын одоо олон сайхан тэнгэрүүд хөвчтайгын ан амттын эздийг дуудах одоо тэр
бүхэл юма ёс жайгаар нь нарийн сайхан сэтгэлээсээ хийж аж тэр туул тухайн айлж байгаа урж авч ирсэн одоо байгууллага хамт олон гэр бүлд их сайнаар үйлчилдэг гэж үздэг. Тэгээ ялангуяа одоо энэ манай монголчууд тэр дундаа баруун монголчуудын тэр туул хайлах одоо энэ уламжил бол их том дэгж аягтай. Туульчийн товшурыг 3 өдрийн өмнө одоо заалж авчираад тэгээд туульч тэр тухайн айл яг юун зориулж хайлж байгаа. Тэнд нь зориулсан нөгөө бид нар чинь туульсын сонголттой байна гэдэг нь бас сайх. Өөрөөр хэлбэл туульсын сонголттой байх юмыг туульчил бүрдүүлж байгаа. Ягаад гэвэл олон туул мэддэггүй туульч бол нэг туулаа юм уу 3 туул дотроо л одоо эргэлдээл тэрийгээ бүх юмд хэрэглээ явна гэсэн үг. Тэгэхээр олон туул мэддэг тэр төвшөнд хөрсний дараа яадаг вэ гэхээр энэ газар ийм зан үйл ийм юмд л одоо энэ туульсыг хайлуулж байгаа юм байна гэдгээ маш сайн мэдэрч урдаас тэрэнд нь тохирсон одоо бэлтгэл идэ шүүснээс өксүүлээд юм бэлдүүлээ тэгээд бид ингэж зориулт өгч хайлдаг. За туульсыг өнөө цагт 2 янзаар өвлүүлээд байгаа. Нэг нь бол одоо гэрийн сургалтаар өвлөгч байна. Удам дамжсан туульчдын хувьд. За нөгөөх нь болохоор мэдээж одоо танхимын сургалт гэх юм уу одоо ямар нэгэн орчин цагийн хэлээр бол зорилт төлгийнхэн зориулж одоо цээжлүүлэхээс өөр аргагүй. Цээжлүүл сурна. Тэр чинь тэгэхгүй бол одоо ямар нэгэн хөдөлмөргүй шууд тэр их том текст, тэр их том юм хийн гэдэг хэцүү. Тэр үтгэл одоо шинээр туул сурж байгаа улсууд ярьдаг. Одоо 2 минутыг өнгөрөх гэдэг чинь хүртэл хэцүү юм ба шүү дээ. Нөгөө ярьдаг юмны чинь хэлдэг үгний чинь нөөц дуусчих гээд юм байна. 10, 15, 20 минут хүртэл хэцүү юм байна. Энд чинь одоо тэр хоолойн тасралтгүй явах хэрэгтэй үг нь жаахан зогсохтол одоо нөгөө туулийн чинь мөн чанар утга учраалдаг дээр өчөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ их олон цагаар 5-аас дээш цаг, за дээдл нь 9 цаг, за бүр заримдаа одоо ч хэд өдөр хайлна гэдэг чинь голцоо шөнөл хайлаад байгаа юм л да. Тэр нийт цагуудыг тооцохоор нэлээд том тоо гардаг. Тэгэхээр тэр их олон цаг тэгж төвчээртэй байна гэдэг бол үнэхээр амаргүй ажил байт. Би энэ дээр бодтой нэг жишээ ярихад юу гэхээр одоо нэг удаа би одоо нарт дэлхийд 3 бумын жилийн 100 авч ирсэн нэг туульсгээл тэр туульсыг тэр жил бас тийм бэлгэдэн бэрэлтэй нэг юмд хайлах ёстой байсан. Тэгээ тэр туульсаа ингээ хайлаад тэр туульсын мөн чанарыг ингээ танилцуулаа байж хат тэнд нэг театрын найруулагч ирсэн сууж ирсэн. Би одоо нэг туулийн завсарлагаанаар харсан чинь. Тэгээд дараа нь нөгөө найруулагч надад хэлсэн л дээ. Гэхдээ таны энэ хоолойны хөвчт би их санаа зовлоо. Үнэхээр одоо та нар бол гайхалтай юм байна. Ягаад тэгэхээр одоо манай 150-аас 200 хүн ингэж оролцож хийдэг концерт маань нэг томхон театрын концерт ярьж штэ. За эсвэл декад концерт бол дээдл нь 3 цагч баг хүрдэг. 3 цаг арайчул хүрдэг. Тэр их олон хүний хөдөлмөр шингэж яач. За нэг дуу дуулахад 3 минут хэдэн секунд. Дахиуллаа гэж бодоход үржүүлэхээр бас олигтой том тоо гардгүй юм байна. Тэгээ сая бодоо суужлаа. Таны энэ хоолойны хөвч одоо тасарчихвээ л гэж бид одоо их санаа зовж суулаа гэж бүр бодтой тийм одоо шинжлэх ухааны талаас ч гэдэг юм уу яг тэр чигийн мэрэгжилтний үед ингэж хэлжсэн. Тэгэхээр бидний тэр хоолойч нь үнэхээр л одоо бас хатуу хэцүүг давж ээж дуулж болдог. Одоо бөхкүн бөх болохын тулд одоо гентих булчинтай болоод гентих том биетэй болдгоо шүү дээ. Нөгөө биеийн задарна гэж монголчууд ярьдаг. Тэгж сайхан бие хаатай болтлоо тэд нар чинь их хөдөлмөрлөдөг шиг одоо ер нь туулж болохын тулд бол маш олон шалгуурыг давж за тэр хоолой ам өр өсөх барих бол наазахын асуудал тэгээд одоо манай ихэнх настай туулчд ярьдаг хоолойноос бас заримдаа тийм цус гараад одоо өөрөөр хэлбэл нөгөө хурдан морины хөвгт морин дээр хэдэн удаа бөхсөө авна гэж юм болдог үстэй тэгж байгаа сайхан одоо ямар ч морь унсан тэр хөвгтэйгээ яваад идэх шиг яг тэгж л одоо уяас ойлго гэдэг юм уу одоо бүх юм таарчиж тэр хүн туулж болно гэсэн үг. Тэгээ тэр туулдаа дур сонирхолгүй хүн бол одоо ч гэсэн тийм шавнар зөндөө байна. Туулыг сайхан эхлүүлж очиж яваал тэгээд болчлаач гэж бодохгүй зарим нь шантраад уулжин зарим нь одоо би энэ тэнд очиод нэг цагаан дээл өмсөд явал туулч шиг харагдах юм байна гэж зарим нь явж байна. Зарим нь өнөө цагийн хүмүүс асар их яаруу учраас нөгөө араа амьдрал өөр юм цагаа зарцуулаад ингэ явчихдаг.
За тийм учраас туульсыг одоо үндсэндээ хайлах ийм хоёр том хайлт сурах хоёр ийм том барилал яваад байна. Та ер нь ингээд анзаарсан уу? За манай Монголоос ингээд олон улсын ой тогтоолтын олон улсын том тэмцээнүүдэд ингээд манай монгол хүүхдүүд очиод дандаа төрүүлээд байдаг. Тэгэхээр ингээд монгол хүний ер нь ген оюун санаанд байна уу? Одоо юунд байна? Энэ тогтоох урлаг гэдэг бол гайхамшигтай хөгжсөн байдаг юм байна гэж анзаарагдаад байна. Энийг та туйлтаа ингээд ер нь дүүцүүлж ингээд бодох ямар тийм гаргалгаа байна. Тийм дээр одоо сүүлийн жилүүд бол манай хүүхдүүд бас IQ-гаараа дэлхийд нэлээд үнэлэгдэж явж байна. За тэр нэг хоёр ихэр охин бол мөнгөшүрийн гişүр хоёр бид нар ч бас концертаар хамт явдаг байлаа. Тэр хоёр хүүхд багасаа л их юмд идэвхтэй тийм хөдөлмөрч хүүхдүүд байсан. Тэгээд тэр бол мэдээж монгол хүний оюуны потенциал байна. Дээр нэр нь Аз хүний, Төв Азийн хүний энэ оюуны уурэг тархины тэр нөгөө багтаамж их том гэж ярьдаг. Тэрнтэй ч би холбож ойлгодог. Олон талаас нь боддог. Дан ганц одоо өв талаас нь шинжлэх ухааны талаас бас ингэж хавсарч ойлгвол их сайн болов гэж боддог. Тэгээд бас ахуу бас нөлөөлөх нүүдэл чинь байсан. Тийм нүүдэл чинь ахуу бол мэдээж маш их нөлөөлж байгаа бах тэр хүүхдүүд. Ягаад тэгэхээр Монгол орн чинь жилд 4 том бүс нутгийн онцлогийг харуулсан улиралтай. Одоо орчин цагийн хэлээр бол жилд 4 удаа рестарт хийж байгаагаас бараг ялгаагүй. Ягаад тэгэхээр гэнт ингээд халуун зунтаа байжснаа намар болоо явцдаг, навц чацэг хүмүүсийн сэтгэл санаа намарт яаж хөөрчлөгддөг вэ? Харж яваа цагт гэцүү. За тэгжэтл цагаан цасан унж хөх мөсөн хөрөөд өвөл болдог. За тэгээ өвөл болоход ер нь яадаг вэ гэхээр өвөлд одоо том лусууд унтдаг. Тэр үед одоо бид туульсаа хайлдаг гэсний философор явдаг. За тэгэл хавар нь бол хар чулуун хангинж, хавтгаа нэмгэн чулуун жингэнж, хар салхиар хангинж байвч хавар ирнэ амаргүй үлрэл гэдгийг хэлж байгаа боловч хамрын нэг бас нэг давуу сайн тал нь болохоор галын хөвөөгөр ганц нэг нугаа цухиж одоо ингээд өрн зун эрхийг бэлэгдэж байдаг. Гадаа тэр уул усанд болохоор нөгөө яргуу ургаад ингээд одоо сайхан 100 цаг ирхнэ гэдгийг харуулж яадаг учраас энэ одоо үлрэлийн шинж энэ бүх юм тэр Монгол хүнд маш хүчтэй нөлөөлж гэн гэж би боддог. Ягаад гэхээр одоо энэ нөгөө дэлхийн ертөнцөөр явж байхад ажиглагддаг байхгүй. За тэр урд халуун орны экваторын дагуух бүс нутгийн хүмүүст өвлийн хөвцс өвөлтэй тэмцэх ямарч хэрэг алах. Тэнд нэг талаар хүмүүс баг залах уу гэж тэг шүүмжлэх нь хаашийн. Тэр улсууд нэг ингээд хөнгөн нэг шорт футболк орчин нь тийм байж штэ. Тийм учраас тэр улсууд бол одоо нөгөө нэг тийм тэмцэлтэй амьдрах одоо юу ч гэдэг. Тэр цаг хугацаанд амжаад юм хийх амжуулах тийм юм баг учраас тэр бас нөлөөлдөг байх. Тэгэхээр байгаль цаг уурын биднэрт онцгой том нөлөөлөл байна. За нөгөө талаар бол одоо ер нь бол энэ хөхнөрөтнүүдтэй холбоотой тэр туул дотроос юм нэг жишээ ярьчих. Ер нь ярил олон жишээ байгаа л да. Тэгэхээр тэр хөхнөрөтнүүдийг нургатхан гэж ярьдаг байсан. Тэр улсууд чинь дээр үед бол одоо биеэсээ маш их тийм орчин цагийн нөгөө нэг энергийн хүмүүс ярьдаг хэрэгтэй энергийг ялгаруулдаг ампангтай хүмүүс л гэж ярьдаг байсан. Тэр үе одоо тэр хуучин цагийн төвс дээр одоо бас зарим оюун санаа нь байж гэн л. Тэгэхээр тэр улсууд чинь сүүлдээ ингээд бас энэ гадна өчнөө хөршүүд байгаа шүү дээ. Тэгээд олон янзын түүхэн нөлөөгөөр тэр улсууд чинь ингээд нөгөө их хүч чадал юм харин ч багаслаа гэхэд хөх нуруутан гэж болсон байна. Нөгөө ампангтай хүмүүс чинь. Тэгээд дараа нь одоо энэ цаг үед бол хөх толб нь бол ямар ч байсан Монгол ихээс гарсан өрсөд бол дандаа л тэр хөх тамга хөх толбтойгоо гарч байгаа. Энийг бол яг хөө хөрш орнууд нэлээд тархсан учраас Азийн Вьетнам гэж Оросууд тайлбарлаад байдаг. Англиар бас өөрөөр ингэ тайлбарлаж байна. Тэгэхээр энэ онцлогуд бас бидэнд байна. Дээр нь одоо бид нар бас энэ нарт дэлхийн одоо дэлхийн бомбөрцгийг өндөгөө бочих юм бол дээрхэн үед манай тэр цагаан сахалтай багш нар ярьдаг л байсан. Ер нь бол бид тэр Азийн өндөрлөгт нэгдүгээрт амьдарч байна. Хоёрдугаар тэр гэр галын голомт галыг угаасаа шүтдэг ард түмэн. Эртний шүтлэх нь хүртэл нарны шүтлэгтэй. Тэгэхээр тэр хээрийн галаас гэрийн гал тасалж аваад тэр
дэлхийн гүнд байгаагаа л бидэнд бас их ойрхон ирдэг үеуд байдаг. Тийм учраас бид бас тэр талдаа их өвөрмөц гэж ингэж хэлж байсан. Тэгэхээр одоо цаг байгаа учраас энэ гурван шинжийг л хэлж тайлбарлах байна. За ингээд хүн төрөлхтний соёлын үед ингээд 2009 онд ЮНЕСКО ингээд бүртгэж авсан энэ дэлхийн хүн төрөлхтний одоо соёлын өв Монгол туйл. За 2019 оны 1 сарын 29-нд одоо Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 13 дахь зарлиг гаргасан. гэж энэ ер нь ямар ач холбогдолтой монголчуудад одоо ямар хэрэгтэй зүйл вэ? Та энэ тухай ярьж байгаа ч. За энэ зарлиг гаргуулахын тулд бас энэ туйлдаа хайртай туйлыг одоо бид хамгаалъя, туйлаа дараа зуунд ч гэсэн одоо залуу хооч үедээ үлдээ гэсэн зорилготой бид бас нэг хэсэг улсууд байсан. Одоо энэ өдөр бид нар Монкорник хийх гээд ингээ явж байгаа шиг бас урд нь би бас нэг хэд тийм төрийн бус баг бүрэлдэхүүнтэй хамтарч ажиллаж ирсэн. Тэгэд үндсэндээ л эн чинь баг нэг 2 засгийн газар засаг дамжуулж хөөцөлдөж энийг дээшээ уламжилж ингэж ажил энэ таниулах нь их чухал байгаад байгаа юм л да альва юм их чинь тэгээд төр засагтаач гэсэн одоо энэ урлагийнхаа мань чанарыг танилцуулахын тулд бид одоо их хичээсэн. Тэгээд тэр ч одоо онын сайн мэдэхгүй байна. 15 онд байна уу 16 онд төрийн ордонд анхудаага туул гэдэг юмыг хайлах тийм нэг зөвшөөрлийг бас манай нэг хүн хөөцөлдөж бий болгосон. Тэр нь яагаад хөөцөлдсөн энийг би ярих ёстой гэж бодоод хэлж байгаа л да. Тэгээд төртэй холбоотой дээр үед хуучин уламжил байсан юм байна. Хуучин одоо мөнгө сайхан төрт алтан дорц гэж төр тайлагддаг тэр уламжлалыг сэргээж өөрөөр хэлбэл тэр зөвшөөрлөөр бид төрийн ордны тэр музей гэж байдаг байл. Тэнд чинь 3 өдөр хайлаад тэгэхэд бол одоо Монгол өв соёлтой хайртай нэг хэсэг улсууд л орж ирж үзчихснээс биш тэр том дарга нар бас тухайн үед яг орж ирж туйлсыг маань шууд эн чин тийм их том гүн ухааны монголчуудын маш том соёл байна гэж одоо тийм их шууд яагаагүй бах. Тэгээд аливаа юм цаг хугацаатай болохоор тэгээд тэр нь явсаар тэгээд дахиад хэдэн жилийн дараа энэ зарлиг гарах тэр бололцоо бүрдтэл одоо бид явсан гэсэн. Хүн төрөлхтний соёлын ЮНЕСКОд 2009 онд түүнээс хойш 10 жилийн дараа Монголын одоо төрийн зарлиг гарсан юм шүү дээ. Тэгэхээр тэр хооронд 10 жилийн хугацаанд одоо маш их хөдөлмөрлж завсаргүй маш олон залуучууд хуультай хайртай энэ одоо хуулийн оюун санааны энэний төлөө зүтгэдэг хүмүүсийн талын одоо их санаачлаг ажлын үр дүнгээр энэ зарлиг ямар ч байсан төрийн сонорт маш сайн хурж өөрөөр хэлбэл яамны төвшөнд л юм явагдаад байдаг гэсэн. Урд нь бол угаасаа л тэгдэг байсан. Тэр яаралтай хамгаалах гэдэг категори болохоор ч нэрээсээ устж үгүй болохын даваан дээрх өв соёлыг бол яаралтай хамгаалах гэдэг категори тий хамгаалж авч үлдэж шүү дээ. Тэгж тэр нь бол одоо манай тухайн үед одоо боловсрол соёлын яам гэж явдаг байлгүй да. Тэр яамны үед бол тэр нь бол тэгээд хийгдсэн. Тэрний дараа бол бид нар ч н одоо яг энэ зарлиг гаргуулахд бол эн чин доороос бас энэ туйлтай холбоотой тэр төрийн бус тэр хөв хүмүүсийн тэр итгэх зүтгэл гөх юм л дээшээ нөлөөлсөөр байж ингэж энэ төрийн тэр сайхан одоо энэ Монгол тэртээ тэргүй гүрэн байсан ус тэртээ тэргүй дээрхэн үед туйлтай байсан ус гэвч энэ ой санамж ер нь ялангуяа сүүлийн 200 жилд их л багассан юм байна л. Их багасаад тэгээд социализмын 70 жилд бол зүгээр нэг тайзны жижиг урлаг болтлоо. Нэг 10-15 минут тайзан дээр гарч хайлал. Тэгээд ордог тийм л байсан. Манай сум одоо хамгийн сайн туйлтай нутаг гэхэд. За тэгээд ганц 2 туйлчид одоо аймаг орон нутагт эсвэл Улаанбаатарт болдог ард урлагийн наадамд өргөдөж ирж. За тэрнээс өмнө бас одоо манай Эрдэмтдийн бас нэг чармаалт хэл зохиолын хүрээлэнгийн чармаалтаар 56 оноос хойш дэлхийн 2 дугаар дайнаас хойш гэсэн үг шүү дээ. Тэгээд бас нэг хүмүүсийн амьдрал монголчууд арай өөр ингээ сайхан болоод ирж явах үед туйлсын судалгаанууд бас багасах ерөн хийгдөөг өш хийгдсэн хөд орон нутгаас ялангуяа одоо тэр Дамдсүрэнгой, Эренчингой за тэгэл дараа үеийн тэр П хорлоо сампилдэн дүгэх мэт Эрдэмтдийн үед бол Улаанбаатарт нэлээд хэдэн туйлчдыг урьж авч ирж хайлуулж
Одоо өөрөөр хэлбэл сорон зай хас гэж одоо тэр материалжуулж ингэж авчирсан бас нэлээд хэдэн судалгааны номнууд тэр үед бичигдсэн юм байдаг. За бас нэг төр гэж ингэж ярьснаас гадна одоо монголчууд одоо төрийн одоо тэргүүнүүд маань тийм ээ хорлоогийн чавлсан бай одоо 1930-аад оны үед одоо тугийн сүмийг тагчижсэн, за туйл хайлуулж ирсэн гэж сонсч ирсэн. За Хатанбаатар Магсаржив гэдэг хүн маань одоо ардын хувьсгалын 11 онд одоо яг ардын хувьсгалыг бий болгох гэж хаад бом эрдэнэ гэж гайхалтай туйлыг ингээ хайлж ирсэн. За та тэр бом эрдэнэ туйлын тухай дараа нь надад ярьж өгөө. За би бас маш олон сонсч ирсэн юмудаа хэлж байна л да. Эхлээд би яриад тийм ээ. За манай эртний өмнөх 2 дугаар зууны үед одоо модон шанивгийн үе гэж байдаг. Модон шанивгийн үед одоо тэр арвтын систем, зуутын систем, мянга төмтийн систем ингээд бий болсон. За тэр хүмүүс бол тэр оюун санаагаа одоо жишээлбэл миний ойлгож байгаа шүү дээ. Урсын 5 бодон гэдэг одоо тэр туйлд байдгийн болов. За нөгөө Тэнгэрээс огторгон хөх бодон чинь Тэнгэрээс ирвэ ингээд энэ ертөнцийг одоо тэгш төвшөхийн тулд эхлээд арвт буулгана, дараа нь зуут буулгана, дараа нь төмт буулгаж одоо энэ ертөнцийг төвшдгөнө гэдэг ч юм уу тий. Тэр үед цэргийн одоо энэ стратеги нь тэр арвтын систем, зуут мянгатын системд 2000 жилийн өмнө орсон байж. Түүнээс хойш яваад 1200 жилийн дараа Эзэн Чингис хааны байлдан дагуулалтын үе. За тэр дундаа одоо тэр Сүбэдэ жанжны байлдан дагуулалт гайхамшигтай ялалтууд тийм ээ тэр ялалтуудыг одоо өнөөдөр ингээд дэлхийн маш олон цэргийн актимууд, генералын актимууд судалдаг гэж би зүгээр уншиж мэдчихсэн. Тэгээ яагаад ингэж хийсэн бэ гэхээр одоо тэр Сүбэдэ жанжингийн гайхамшигтай одоо ялагчгүй байсан зүйл нь Монголын энэ туйлсын оюун санаа, тэрэн дотор одоо дайдах урлаг, амьдрах урлаг, тийм ээ хүний хүндлэх, байгальтайгаа хэрхэн яаж дасан зохицож, байгалаа хэрхэн яаж хайрлах уу гэдэг маш олон ухаанууд ингэ байдаг. Ингээ ярил маш их. Ардын хувьсгалын үед одоо тэр бум эрдэнэ гэдэг туйлыг Хатанбаатар Магсаржив Барчин гэж туйлаар хайлуулж ичээ. Та тэр туйлын талаар бас судалгаа хийжсэн нэг би мэдэн. Та тэр туйлын тухай ярьж өгөөч. За ер нь монголчууд 3 өөр зориултаар туйл хайлуулж ирсэн байна. За нэг нь бол одоо нийтэд хайлдаг цагаан туйл, зөөлөн цагаан туйл гэж байдаг. Энэ нэг бас нэг нэлээд олон туйлыг тухайн үед 10 гаруй цагаан туйл хайлж ирсэн ч гэж бас зарим нь яригддаг. Ер нь бол нарт дэлхийд дээд их өвгдийн дүрээр бууж ирсэн 2 өвгөн дурддаг туйл бол Баян цагаан өвгөн, Аргил цагаан өвгөн гэж 2 туйл байдаг. Энэ бол цагаан туйлууд орж байгаа. Энэ бол үрийн заяа тэгшлэх, гэр орны ноён нурууг сайхан болгох. За тэгээд элвэг ямар нэгэн хан гэхээ ханаадгүй ган гэхийн гаслан зовлонгүй сайхан амьдрах тухай жилийн сайхан заслуулж явдаг ийм туйлууд. За тэрнээс гадна хатуу туйл гэж байна. Хатуу туйлыг туйлч хүн энэ насанда 3 удаа хайлах. Тийм хатуу туйлууд бас байдаг. Тэр нь бол одоо голцоо тэр дайн байлдааны өмнө л хайлж ирсэн гэсэн үг. Тэр туйлуудын нэг нь яалтчих одоо тэр Баядын алдар туйлч Барчин гэдэг хүний хайлж ирсэн. Бум эрдэнэ дайны хөрөл гэдэг туйл. Зарим нь дайны хөрөл гэж хүртэл ярьдیں۔ Тэр дайны хөрлөг. Тэгээ яг энэ туйлс бол тэр Хатанбаатарын цэрэг Баатар хайрхны тал дээр тэр Баатар хайрхан уулын арталт одоо шөнө маргааш одоо мандах улаанаар нарч гэдэг юм уу одоо Монгол баатрууд ирэн тийм шүү дээ. Шөнө хүнийг эндүүлж кичнээн дайсантай ч юм уу тулгарлаач баг их хөвчлэн тэгж маргааш нь одоо тулдах тэр зарчмаараа л яасан юм шиг байгаа юм. Тэгээ тэр дайн тэр сангийн хэрмийг чөлөөлөхийн урд өдөр Барчингоо одоо 200 гаруй километрийн цаана л одоо бодвол тэндээс залж ирсэн байна. Увсаас залж ирээ тэгээд тэнд тэр бум эрдэнэ туйлаа хайлсан. Одоо тэр газар орон тэнд байж гэн тэгээд маргааш нь ялалт та тийм сайхан мэдээд уулзсан гэж ингэж яригддаг. Тэгэд хожимны яг миний хувьд бас би чинь бас зөвхөн ганц уранхай туйл биш. Одоо уранхайчууд бол ер нь туйлсын маш олон өөр цаг үеийн төрлүүдийг авчирсан ард түмэн учраас
тэн дотор төрж өссөн учраас одоо уранхай туул гэж их яригддаг. Тэгэхдээ миний хувьд болж игэл бүх угсаатнууд ястнуудынхаа тухайд ястан гэж ярьдаг байсан. Одоо угсаатан гэж яриад. Туулыг эзэмших зорилго би өөртөө тавьчихсан явжсэн. Тэгээд тухайн үед хэл зохиолын хүрээлэнгээс надад 3 том доктор өөрөг болгож өгсөн. Одоо П хорлоо, самплдэн дууга, кату доктор. Энэ 3 доктор одоо текстота жил хэдэн жилийн дараа 4-5 жилийн дараа болох гэж байна. Фарчингоо. За тэнд тэрний өмнө одоо энэ Бумердэн дайн хөрл кигийн хитэн төмөр зэв гэдэг. Одоо энэ туулсаас альныг сонгож амаар байна гэгээд инхээр над 3 туул гурвангийн одоо би сурья өөртөө хатуу зориг тавиад явъя. Тэгээ тэрийг одоо нэг онгодоор хайлт гэдэг шиг тэр чин дэгч хүний туулыг шууд онгодоор хайлна гэж байхгүй шүү дээ. Яг л одоо хөдөлмөрлөл яг номжурмаар нэг 4-5 жилд энийг одоо эзэмшсэн гэсэн үг. Тэгээд хожим нь яг тэр аагаар бас хайлахдах ёсгүй байсан юм шиг байл. Энэ туул чинь бас их тэгж байгаа айгу тийм сонирн байдаг. Тэгээд тэр текстотоо жил нь би бас нэг ажилд авахцаад тэг зөрчсөн. Тэгээд энэ туул хэзээ хайлагдсан гэхээр одоогаас нэг 2 жилийн өмнө байна уу да. Увсад бүр тэр юунаас соёл урлагийн усууд тэр аймгийн захиргаанаас бүр анхаарад эн чинь одоо манад энэ бүтнээр хайлдах хүн одоогоор алга байна. Нэг богино нэг цаг дотор хайлдаг ч юм уу ийм ганц нэг удмынхан хүүхдүүд байна. Тэгэхдээ одоо энийг бүтнээр хайлуулах хэрэгтэй байна гэдэг. Тэг хайлуулсан юм а энэ туулыг 2-3 жилийн өмнө ямар ч байсан тэр нутагт очиалсан. Энэ жил тэр 100 жилийнхэн ойгоор бас тэр туулын нэг хэсгээс хэсгчлээд ингээ хайлагдсан. Тэгэхээр туул гэдэг бол одоо бас өөр мэс давтамжтай юм байна гэх тэгээ явж байхдаа би бодож лээс л да. Нэг талаар эн чинь бас түүх бүтээлцэж байгаатай ялгаагүй шахмал юм. Тэгээд тэр увсын ард түмнийг их сайхнаар хүлээж авсан. Ягаад гэвэл эн чинь уртаар хайлна гэдэг бол нэг богинохон хайлаад өнгөрөхөөс их өөр ялгаатай юм л та. Одоо тэр туйлын дотор одоо юуны тухай гарах вэ? Та тэр агуулгын ингээд ярьж өгөөч. Одоо жишээлбэл үйл явдал нэг ийм гэж. Энэ туул бол ер нь туульсыг бол тэр агуулгаар нь болохоор баатарлаг туул гэж нэг том айсав байна. Энэ бол сүүлийн одоо тэр сая ярьж байгаа хүннүгээс нааших тэр эрен үед баатарлаг эрен үе ялангуяа монголчуудын дунд их зонхилж байсан дэлхийн улсуудад ч тэр ер нь баатарлаг үйл явдалтай туул их гардаг. Тэрнээс урагшаа өөр цаг үеийн туул болохоор чинь одоо тэр эхийн эрхт ёс, эцгийн эрхт ёс, мал гэрийн болохоос өмнөх цаг үеийн туулс. Гих жишээт ингээд маш өөр зориултаар. За бүр урагшаа бол дайн байлдаангүй цаг үеийн тэр дээд оюун санааны тухай гүйлдэг. Эсвэл одоо энэ артын бүтц тэр цаад гарвлын тухай хүртлээ гүйлдэг ийм мундаг эртний сайхан туулууд байдаг. Тэрийг бол тэр болгоно одоо нөгөө туулчхүн насандаа 3 хайлдаг гэдгээс хатуу зарчимтай учраас тэр болгоно их ил гарч ирдэг учраас зөвхөн тахилч туулчдын хүрээнд энэ туулс ингэж хураагдаж бас жаахан ингээд жаахнаар барахгүй нууцлалтай ингэж ирсэн гэсэн үг. Тийм учраас одоо саяны дайн хөрл Бумердэн гэдэг туулс бол ерөөсөө баатарлаг үеийн туул болохоор сүүлийн нэг 2-3 мянган жил доторх бүр нарийн хариул нэг 2000 жил дотор гэж одоо бид үздэг дундад эртний гэдэг ангиллалд бид бас оруулж үзчихсэн. Тэгээд ийм цаг үеийн туульс тэгээд энэ дээр юу гардаг гэхээр мөн л эх орноо хамгаалсан одоо тэр Бумердэн гэдэг баатрын амьдрал, тэмцэл. За дээр нь алтан шар нарны хөлдөр гэдэл эхэлтийн тэр туулийн өөр их нэг онцлог тэр. Тэгээд одоо тэр Бумердэн бол одоо бас энэ нутаг орноо хамгаалсан нэг талаар баатрээр нөгөө талаар одоо улсыг удирдахч ийм хүний дүр арлинд гардаг. Та нөгөө гоё нөгөө туйланд гардаг тэр үгнээс нэг хэлж өгөөч. Нэг тэр одоо хоёр тэр баатрын одоо хүч гараад тэгээд тэр одоо мангасыг дарж байгаа. Тэгээд тэр мангас одоо ялагдж байх үед өөрийнхөө тэр хөлөг морийг тэр өөрийнхөө дайсандаа хүртэл ингэж намтныг хайрлах сэтгэл хүртэл энэ туйлын дотор байдаг шүү дээ. Тэрний тухайлгаа. Тийм. Энэ дээр яг нэг 2 үйл явдлыг л би одоо ярив. Нөгөө цаг их орох учраас. За ер нь бол баатар
тэр тэмцэж байгаа тухай бол Баатар эрийг хувцсалдаг хэсэг гэж бүр тусдаг хэсэгтэй. За тэр алсын харуу сарж байгаа хэсэг байна. Тэр нэг 10 20 жилийн газар нэг харах нэг өөр нутг орноо амгалан байна уу, дотроос эвдээд гардаг дайн дайсан байна уу, гаднаас гай зэтгэр байна уу, гаднаас эвдээд ороод ирдэг дайн дайсан байна уу гэж ингэж одоо магадalж хардаг бас нэг үе. За дээр нь бүр олон 99 жилийн цаанаас бүр алсаас одоо ямар дайн дайсан ирэх гэж байна гэдгийг хүртэл тэр хүн өвдсараа ингэж хардаг тэр хэсгүүд гардаг. За тэгээд одоо сая өөрийн ч асуусан гол асуулт юу вэ гэхээр одоо тэр холоос ирсэн тэр том дайн дайсантай бүр хэдэн жилийн турш тэмцээд хоёр их хүчтэн энэ нартын хоёр их хүчтэн учруугаад одоо энгэр газар за тэр элсэн бөөр газрыг эвдэртэл одоо хэдэн уулыг булгартал гэдэг одоо тэнд чинь дүрслэл бол одоо тэр ихсгэл багсгалынхаа хуулиар маш хүчтэй илэрдэг. Тэгээд одоо тэр хоёр Баатар хэнхэнэ дийлж ядаад байж ах үед хүлэг морины өвдсаар тэрийг шинжиж нөгөө одоо Мангас дайсан гэдэг юм уу эсрэг талын тэр Баатарын хүчийг яаж одоо багсгах боломж байгааг тэр морь хараад эзэндээ шивнээд өнгөртөх одоо зах хол нутагта заг тээврэг түлээтэй өвгөн болсон аавтай эмгэн болсон ээжтэй билээ. Яагаад энэ дайсныг ялахгүй ингээд удаад байгаа юм бэ? Би явж одоо нэг сүнсийн дарж ирийгээд. Тэр сүнс нь шал өөр нэг газар одоо нуугдаад байж байгаа. Тэр сүнсийг нөгөө хүлэг морчин эрдэм чадaltaа хаш цагаан шүдийг яралзуулж халиа мөнгөн уруулыг хөрвөлзүүлж хүмүүнчилж хүндэд хүлэгчилж хүүхэрдүү гэдэг нь янцхав гэсэн утгын нэг юм явж байгаа. Тэгээд тэр хүлэг тэр нэг сүнсийг нь дараад ирдэг. Тэр хооронд нөгөө Баатараар байрлаж лайдаг. Эсвэл гуннаас та Баатар байрлаж байсан бол би гүйцээд бүр нөгөө том биетэй уул дээр арслан харуул давхарлсан шиг том Баатартай биеийн чадварч ирээ байрлалдаа зогсож байдаг. Тэгээд одоо халдгүй энэ халж хөрдгүү биеийн одоо чангарч халж дэвжид 8 булчин 80 булчин гэж зарим дээр гар чангарч дэлхийн жинэн тэнхэн орж хар харцгаар нь харлуугийн хүчин бүрдэж хар харцгаар нь хар ирээн барсын хүчин бүрдэж одоо ингээд нөгөө Мангастай нэг ч н одоо тэр дөрөм мөчийн дээр ингэж сарвалзуулаад өргөөд ингээд за энэ өргөн цагаан хөдөө хаана аваач тавих вэ? Эсвэл одоо энэ 30 булгийн усыг ширэгтэл за энэ олон дав салаан амыг хаагттал энийг унгаж хаях уу гэж тэр их том биетэй дөрслөл явагч штэ. Тэгж унгадаг. Орон зайн дөрслөл цар хүрээ тийм том хүчний бүхний том гайхамшигтай харуулж чаддаг. Тэгээ тэр Баатарыг унгасны дараа одоо тэнд хөв хүний нэг тийм соёл мөн чанар харагдаад байгаа хөөе. Одоо дайснаа хүртэл яг жинхэнэ ялдгийн даваан дээр асууж байгаа шүү дээ. Нөгөө холоос тэр өвдөстэй элдэн хэдэн үдлийн цаана ингээд мөнгөн цагаан толтон гэлөвхад тол хар ирэн гялзаад байж өгч тэрийг татаж авчирж холоос авчирж гартаа бариад асууж шүү дээ. За ингээд алдаг хүний ам 3 өчхийг асууд юм аа. Арилждаг малын ам 4 шүдийг хардаг ёсон байт. Дээр чин дэмтэй сайн ах байна уу? Доор чин домтой сайн дүү байна уу? Ер нь чамааг бараг алж болж байгаа юм уу? Гисэн утгаар ингэж асууж ш. Тэгэхээр тэр нь хэлдэг. За зүгээрээ одоо хоёлоор хүн шиг сайхан олон жил байл тэмцэлдлээ. Та яллаа. Би урд нь энэ нартын 470 олон хүчтнийг номготгож явсан. За тэдрийг би дарж явсан юм чинь энэ удаад би танаас амиа гоошгүй. Харин миний тэр хүлэг морийг хангаан чинээ хар морийг минь эсвэл одоо уулын чинээ цоохор морийг минь үлдээж өгнө. Тэр морийн мориндоо би өөрийн амнаас илүү хайрт. Надад олон хэцүү үед тусалж явсан юм аа. Тэр морийг минь л үлдээ би одоо энд өнгөрдгээрээ өнгөрье. Хурдах намааг ингээд одоо дуусгаад өгөл гэсэн утгыг хэлж байгаа. Тэгэд эр хүн гэрийн хоомор төрдөг. Хээрийн хоомор хэвтэх ёстой. Эр хүн гэрийн хоомор
одоо нэлэх балчир төрж үүлж төрөөд хээрийн хаамар ингээд хэвтэх ёстой байд ингээд. Хэвтгэхээр одоо тэр их гэзгөөсөн ингээд өөр хараа индан цуцраад тэгээд л одоо тэрийг шууд одоо манай хатуу гэлгээр аллаа тэглээ гэдэг үгтэн дээр гардаг. Тэр нөгөө тий билгийн үг яваад шүү. Хатан аман зүгээр нь тэр ил дээрэн дарлаа гэснэг үг орж ирж байгаа. За тэгээд ариун тариаланд нь гаргалаа гэдэг чи юу гэсэн үг вэ гэхээр хүн хэдийн одоо сайхан эрдэнэт хүний биеийг болоод төрөөд төгсгтөө нөгөө биеийн дуусаад сүнсэн дэшээ морилгохтой нөгөө хүний биеинд би одоо ариун тариалан гэхээр чинь газрын нэг шин болоод би энэ шингэж яана гэдгийг тэгж гоё одоо ингэж дүрсэлдэг. Тэгэхээр энэ дээр одоо Монгол ирэх хүн ч гэдэм үү дээр үеэс нааш одоо энэ нүүдэлчин ард түмэн тэр ялангуяа Баатарлаг туулийн хүрээнд ярьж байгаа шүү дээ. Нөгөө туулсын яриаг. Баатарлаг туулсын хүрээнд ярьж байгаа тэр хүлэгмөр гэдэг юм эзэндээ ямар их одоо үн хүндтэй өндөр байр суурийг эзэлж иржсэн. За хүлэгмөрнийхээ тусламжаар тэр хүн урд нь ямар их түүхийг үтээжсэн, ямар их одоо нөгөө талаар дайсаар гэж байгаа боловч тэр чинь бас нэг улсаа хамгаалж яасан юм уу, нутгаа тэлэх гэж яасан юм уу зорилгууд байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ зөвлөдний энэ дээр бас хүнийг одоо юм бодогдуулахд хүргэдэг. Ер нь төвс бол харахад нэг их том шүлэг домог зүү яваад байгаа юм шиг мөртлөө дандаа цаана тийм гүн утгыг үлдээж яадаг учраас одоо их сайхан ийм соёл юм л. Одоо ингээд жишээлбэл нүүдэлчдэд маань ингээд өнөөдөр ингээд маш минимал гэж ярьдаг тийм ээ. Илүү их юм авч хэрглэж тээж явдаг бүх юм нь эко өөрсдийнхөө одоо малын арьс ширээр ингээд юмаа хийчдэг. Тэгээд тэр нь ингээд он удаан жил хадгалагддаг газрын хөрсөнд ингээд шингээд алгуулдаг ийм зүйлүүд. Тэгэхээр би өөрөө бас ингээд арьс ширэн юм үйлдвэрлэдэг хүн учраас би танаас ингээд тэр хээний тухай асуудаг тийм ээ. За энэ одоо ямар утга учиртай хийв юм бэ? Ямар учир бэлэгдэлтэй юм бэ? Энэ туйлын дээр яг яаж гардаг юм бэ ингээд би танаас ингээ асуудаг. Та тэр үед ингээл надад харамгүй одоо хэлж өгдөг. Тий, бололцоогоор одоо өөрийн мэддэг юм а хэлнэ шүү дээ. Тэгээд одоо би танаас одоо энэ мөнх орон гэдэг энэ одоо төслийн хүрээнд миний тэр олж авсан, миний мэдэж авсан тэр зүйлийг бас энэ ард түмэндээ энэ хүмүүст бас ингэж мэдүүлээсэ тийм ээ. Цөөхөн биш маш олон хүмүүс мэддэг байгаасаа гэж би танд энэ төсөлд ингээд хоёул бид нар ингээд хамтраад хийж байна. Туйлчаа та ингээд Монгол туйлын үйлчлэлээр одоо доктораа хамгаалсан та энэ тухай ярьж өгөөч. Монгол туйл яагаад ингээд ийм үйлчлэл байдаг юм бэ? Энийг ингээд оноор хуваадаг юм уу? Альсвал яаж хуваадаг энэ талаар та надад хэлж өгөөч. Энэ маш зөв сэдв. Маш зөв асуулт. За би хариулъя. Энэ ер нь Монгол туйлын үйлчлэл гэдэг юм хийх хэд хэдэн том шалтгаан байсан. За тэрнээс одоо би товчлоод ярихад бол ер нь энэ үйлчлэл гэдэг юм хийхгүй болохоор байна шүү дээ. За одоо ямар нэг юм ингээд дахин шүтгэхээр бүр хэтих одоо юу ч гэдэг нэг тийм туйлширсан маягаар ч юм уу ийм нэг ойлголтууд гарч ирээд байдаг. Өөрөөр хэлбэл туйл гэхээр бүр балар эртний бүх туйл балар эртний юм шиг хүмүүс зарим нь ойлгодог. Наа ийм нэг том алдаа баг. За нөгөө нэг нь болохоор одоо энэ туйлсыг чинь эсвэл хэтэрхий залуу туйл ингээд нөгөө хүмүүс туйл хайлахаар биднийг өрлөө очтол тэр айлд бид нар нэг одоо туйлсын настай харьцуулаад бодоход 18 дугаар зууны туйл хайлаад ингээд суучих юм бол нөгөө улсуудын сэтгэл зүйд хүртэл хэцүү. Тийм учраас тэр үйлчлэл гэдэг юм хийж өгөхийн тулд маш олон туйлыг судалсан хүн л тэрийг хийхгүй бол за нөгөө нэг цөөхөн хүн болгоны мэддэг Эриса хаан харангу гэсэр жангарыг мэддэг хүн бол тэр үйлчлэл хийнэ гэж бас байхгүй мэдл. Тэгээд их олон жил энэний хойноос одоо судалгаа хийж явсан хүний хувьд миний хувьд л бодогдсон гол бодол тэр л дээ. Өөрөөр хэлбэл дэлхий дээр туйлтуулсууд хүртэл тэр үйлчлэл дээр бас нэг анхаармаар юм гарч ирдэг. Одоо жишээ нь Киргизийн Манас гэдэг туйлыг бол Мировой туйл гэдэг Оросууд зарлаа хийсэн. Дэлхийн туйл. За дэлхийн туйл нь үнэн байх. За дээр нь хамгийн том гинэ олон
шүлэгтэй. Олон морь бадаг шүлэгтэй. За тэгтэл нөгөө гарч байгаа үйл явдлыг харахаар нэг 17 дугаар 118 дугаар зууны үе юм гардаг. Тэгээ тэн дээр одоо баг тэр дайсан мангас нь баг халимгүйч гарч ирээд байх шиг. Энэ зүүн гарын хаан тулсын хүмүүс тэднэр довтлож явах цаг үе ч байх шиг. Инхээр яг түүхэн нэг тийм тодорхой цаг үе тэн дээр бүр андшгүй гарч ирээд байдаг. За жангар дээр ярил л та. Хүн болгон мэддэг жангар дээр тэр гарч байгаа үйл явдал бол угаасаа л тэр 15 6 дугаар зууны үеийн үйл явдал угаасаа гарч идэг. Тэрийг бол одоо нэртэй жангар судлаачид тэрэн дээр чинь санал нэгдээд тэрийг одоо халимагт одоо 550 жилийнх нь ойг бол өнгөрсөн зууны дундуур хийжсэн бүр онсаар хүртэл байдаг. Тэгтэл одоо жангарыг зарим нэг хүмүүс ярихтаа бол жангар шажин үсэгүй ахт гэж гараад байна гэж тэгж байгаа. Тэгтэл шажин дэлгэрч яхт гэдэг мөртүүд одоо тэр номын уншаад үцхээр яг л байж байгаа. Тийм учраас энийг чинь тэр их маргааныг таслах юм чинь дандаа л тэр дотор нь гарч байгаа тэр шүлэг юм нь маш тодорхой байна. Бүх юм нь байж байна. Ингээд оны тогтоогоод өгчүүл дэлхийн төвлөлтөд бид маргалдах ажилгүй. За Илладо оцсыг манайх олон жил ингээ ярьсан. Илладо оцсаа агуу гал яриад байдаг. Хүү яагаад агуу юм бэ гэхээр бас юм дуурдаг. Тэгээ тэр төвлийг одоо ингээд судлаад ингээд үтсэн чинь Хомер гэж одоо нэг гүн ухаантай хүний хувьд мөн л та тэр чинь одоо бас нэг сод сэтгэгч хүн Грекийн домгуудаар аваачаад тэр төвлийг ингээд зохиогоо хийцсэн. Тэгэхээр яг тэр Хомер одоо тэр амьдарчсэн цаг үе шүү дээ. Тэр үед тэгээ зохиосон тийм төвл. Тэгээ тэр төвл алдарсан тэр шалтгаан нь болохоор ерөөсөө уртаашаа хоёрхан төвлтэй. Тэгээ тэр Илладо оцсыг бол одоо нэг Оромео Жулиетте гэдэг шиг л нэг ийм хэлэхэд сонсогдоход аятайхан нэг л тийм нэр болж л хурдтаад ардсан юм шиг байна. Тэгээд дараа нь Монгол төвлийн настай харьцуулж нэг үсэх хийсэнгүй. Энд чи ахаар Монгол төвлийн өмнө дандаа эрдэмтэд одоо амны уншлах шиг төрүүлж нэг ярьж ядсан гэдэг. Ийм нэг шалтгаанууд. За дээр нь одоо энтгийн тэр туул бол одоо хөр ийм их том гүн ухааны үндэстэй. Энэ бол одоо бус дорнд бараг байхгүй л гэх шахам ийм ойлголтууд бас тэр туул судлаачдын дунд байдаг учраас за энэ дээр одоо Монгол туулаа нэг жишч үсэх хийсэн гэж би их олон жил боддог байсан. Тийм учраас л одоо энэ үйлчлэл гэдэг юм их хийсэн. Тэгээ тэр үйлчлэлийг одоо дэлхий дээр анх хийхийг одоо эрмэлцсэн анхны одоо тэр ангиллыг хийж эхлүүлсэн хүн бол Попе гэж Оросын эрдэмтэн байдаг. Тэгээ тэр Попе гэдэг Оросын эрдэмтэн болохоор яг юу хийсэн бэ гэхээр тэр хүн олдсон материалынхаа хүрээнд хийсэн. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаанд хүн чинь олдсон юмныхаа хүрээнд л хийн штэ. Дахиад шинээр юм гараад ирвэл харин хөөх эн чинь дахиад бүр хууч юм гараад ирлээ. Энэ дээр дахиад юм нэмэхээс өөр аргагүй юм байна гэдэг ийм одоо байдалд хүрдэг. Тэгээ тэр Попе гэдэг хүн болохоор чинь бүрээд цөөхөн туйлтаа угаасаа бүрээдэд гэсэр нэлээд дэлгэрсэн Абан гэсэр гэдэг байдаг. Дээр нь одоо нэг шинжлэх ухаанд бүртгэгдсэн нэг 10 дотор туулууд байна л да 6 сөрхий олон төрсөн туул бас байдаг. Тэгэхээр тэр туулууд дотроос нэгдүгээрт хоёрдугаарт энэ одоо Төв Монголд ирж энэ хаваар одоо нэг туулууд байдаг. Бэсрэг туул их урт биш богинохон метражтай. За энэ хүрээнд ингээ 3 ангилсан. Тэр нь юу гэхээр туул одоо хамгийн сайн нэг үе дэлгэрч Монгол үндэстнүүд дэлгэрч байжээ гэдэг утгаар 18 дугаар зууны үеийн туул. За тэрнээс жаахан урагшаа явахаараа нэг дундад зууны үеийн саяын жангарын үеийн туул. Тэгээ тэрнээс урагшаа явахаараа он цаг тогтоохт асар адрамата хэцүү болоод ирэнгүүт нөгөө Увсын туульчдаас нөгөө Котвич, Владимирцов гэдэг хүн чинь бас нэг саяны бидний ярьжсэн туулуудаас судлаад эхлэнгүүт нөгөө богино туулаас чинь арай томор барахгүй хэдхэн том метражтай. Тэгээд юу хэллэг гарч байгаа үйл явдлыг харахаар нөгөө жангар дээр улаан торгон жолоо гал ингээ ганган кемсэг одоо яг л нөгөө нэг манай энэ манж тэрний жаахан уртлын үеийн тэр буддын шашны элемент асар олонтой одоо шар цоохор бомболва гэрчгээ хэлчих чадахгүй тэн дээр чинь чадахгүй биш гэргэж тэн дээр тун овор гарна шүү шар цоохор бомболва гэж шар өнгөтэй юм чинь одоо ямар шашныг бэлэгддэг үлээ. За тэгээ шар цоохор ордон гэдэг үг анх удаага тэн дээр гараад ирж байгаа. Бусад туул дээр өргөө гэр цагаан гэр гэж дандаа гардаг байтал тэн дээр чинь дандаа одоо тэгээ гараа явчихж штэ.
Тэгэнгүүт л одоо тэр цаг үе юм тэнд бүр ойлгомжтой олон талаас зүгээр энгийн туул мэдгүй хүн хүртэл уншихад бол ингээд цаг үеэ илчлээд гарч ирээд байгаа учраас он цагийн хувьчил хийе. Дээр нь ялангуяа нөгөө Попегийн үл мэдэх цаг үеийн туул гэдэг чинь тэр дунд зуунаас урагшаа үе болоо явчихж штэ. Тийм учраас тэр үеийг чинь дотор нь эртний туул. За бүр дундад эртний гэж наривчлалт явсан ш. Дундад зуунаа дотор нь 3 анги л. Тэгээд дахиад тэрнээсээ цаашаа эртний туул. Эртний туул дээр юу гарч чана гэхээр ерөөсөн тэр баатарлаг амьдралын эхлэл нарт дээр анх төр буусан үе хүртэлх. За нэг 2-3 мянган жилийн нарт дээр тэр төр гэдэг юм бий болсон, хуйлтаа цаацтай болсон тэр цаг үе хүртэлх юмыг дахиад тэрнээс урагшаа туул бол тэр баатарлаг туул тамаарахгүй арай өөр үеийн Овг аймгийн шинжтэй бол явчихж байгаа. Тэн дээр болохоор чинь нөгөө мөстлөгийн арианаа тэгтээ эхийн эрхтёс эцгийн эрхтёс гэдэг тэр Овг аймагт одоо их хүн давмгаалж ажив, эрхтэй хүн давмгаалж ажив. За дахиад тэрнээс жаахан урагшаа болохоор дом шившлэгийн маягийн одоо үйл явдал дотор нь одоо бүр одоо тэр айхтар нөгөө зөвхөн тэнгэрээ шүтээ тэр үед гэрийн эзэн эрхтэй хүн бол ямар ч лам бөө гэхгүйгээр гэрийнхэн засал тахилгыг өөрөө гараа хийчдэг. Галтайгаа харьцаад. Одоо тэр заншил одоо явсаар энэ Алтан нураахачуут байна. Баядууд бас хаяанаг хийж тэр Алтан 13 овааны тахилга гэдэг чинь одоо ингээд үлдлээ шүү дээ. Яг жинхэнэ утгаараа тэр тэнгэрээс одоо өглөө нармандах үед яга хийгээд байна гэдэг чинь тэр огторгуун галаас шим авах гэж хийгээд байна. Тэгээ шинэ өдрийн шиний нэгний тэр сайхан галаас авсан тэр одоо хээрийн гал гэж тустай нэртэй. Тэндээс авсан юмаа дахиад гэрийн галтаа авч ирдэг. Энэ бол гайхалтай том засал. Тэнд заавал усан дээр суусан хүн усан дээгүр очиж ингэнэ, ийм үйлдэлхийнэ, төмөр дуургана гэдэг юм байхгүйгээр шууд ингээ хийж байгаа учраас одоо энэ туульс чинь ингээд тэр олон туульс судлах тусмаа ийм сайхан нууцуд гарч ирээд байдаг. Тэгэд эртний туул, нэн эртний туул бүр ховродоо явчихж байгаа. Энэ дээр аргагүй л их өв сантай учраас монголчуудад 13 туул байсан юм байна л тэр нэн эртний туул тэр. Тэгэд одоо эн чин туул ингээ дууслаа гэж ятл өвөг туул гэдэг. Тэр нь одоо жинхэнэ нөгөө даалд сүмэлж осны буюу даалд ертөнцийн тухай өгүүлдэг. Тэр өвдөстэй зэрэгэлдэг. Жинхэнэ өөр тий тэр бүр их гарч байгаа цаг үеинчээр сүнсний ертөнцөж байна, гарч байгаа цаг үеинчээр оюун санааны хөвдөж хүчтэй. Тэг ягаад энийг хүчтэй гэж та яриад байгаа саяхан л балар эртний байгаагүй мөгөө зарим одоо хүмүүс ингээд энэ дээр ярьдаг. Тэгтэл бид чинь энэ дэлхийн хөгжил дэлхий дээр байгаа зүгээр одоо энэ за пирамидыг хэнч тайлбарлаж чадж байгаа юм. Яг нарийн ярих юм бол тэр хааны үед үүсчээгээ ярддаг мөртлөө нөгөө дөрвөлжин тэр их хүнд хэдэн тооны жинтэй чулуугч яаж өргөсөн бэ гэдгийг одоо хөшүүрэг гэлээш тэрийг хөшүүргдэг тийм батбөх мод алгал ба шүү дээ. Тэгэхээр эн чинь өөр соёл иргэншлийн юм гэж манай би ааваасаа асуудаг байсан. Эн чинь энийх эртний тэр зөвхөн пирамид ярьж байгаа юм биш. Пирамид гардаг туулч Монголд байхгүй. Тэгэхдээ тэннээс урагшаа цаг үе гараад байгаа. Тэгэхээр тэр цаг үе гарсан тэр бүр одоо айгүй гариг дээр цаг үе үсчихсэн. Тэр их эртний цаг үеийн тэр үнэхээр сайхан гайхалтай бүр гайхалт домог зүү гэдэг юмны баг анхны хэлбэр байх гэмээр тэр их гоё эртний хуучин үгээргүй. Энэ чинь төрөг үгүүгээ зарим нас. Төрөг үгтийн дотор байхгүй. Ягаад гэвэл Алтай язгуурын бүр эртний бидний монголчуудын ихтер үеийн өвөг хэл болж дараад байгаа. Төрөг монгол хэл гэж салхаас өмнөх үе. Тийм одоо хэлний ялгаатай юм их чаваачаад нөгөө 18 дугаар зуунтаа хутгаж болох уу, дунд зуунтаа хутгаж холж болох уу, 13 дугаар зуун хүннээгүй үе хүртэл залуудаж байгаа юм шүү дээ. Ийм учраас одоо энэ ингэж англи хийх болсон. Ийм энийг ингэж мэдүүлэхийн тулд энэ англи хийх тий. Одоо энэ мөнх орон гэдэг энэ төсөл маань явж байгаа шүү дээ. Тэгээд хүмүүсийн тухай бол мэдчих хэрэгтэй. Одоо энэ саяны тэр англи гэдэг одоо өөрийн чинь асуултанд хариулахын тулд ийм олон зүйлийг ярихгүй бол одоо ингээд богинох нь хариулчих би болно тэр шиг амарх юм байхгүй. Богино хариулангууд нөгөө хүмүүс чинь доороос нөгөө нэг манайх чинь шүүмжил нь айгүй их учраас энийг чинь одоо яг ингэж бүрэн хэмжээгээр л хариулахаас өөр аргагүй юм байлаа. Би нэг ч олон удаа бодсон. Энэ туульсын оюун санааны одоо энэ гүн ухааныг мэдээгүй хүн шүүмжлэх, ирэхгүй
юм шиг надад санагддаг байхгүй юу. Тэгдэг байх уу? Тэгээд яагаад тэгэхээр өөрснөө судлаагүй зөвхөн өөрийнхөө бодсныг Унснаар, мэдснээр шүүмжлээ явуулдаг. Богино мэдснээр ингээд гэтэл нөгөө 9 үе ингээд та өвлөн уламжлагдаад өвгдээцээс ингээд 9 үе ингээд ирчихсэн. Магадгүй 9 үеч залуудаад байгаа юм шүү дээ. Тэрбээ цаашаа зөндөө байсан байх тий. Ингээ явна. Тэгэхдээ энэ зүйлүүдийг одоо энэ хүмүүст ингээд энэ Монголын энэ эртний одоо нэн эртний болон эртний энэ Монгол туйлсуудын тухай тайлбар ийм хийж яа гэж энэ төсөл эхэлж байгаа юм шүү. Тэгээд нэр нь бол танд маш их баярлалаа. Тэгээд цаашаага бид нэр дараагийнхаа сэдвүүдийг маш сонирхолтой болгоно. Одоо энэ бол оршил хэсэг байла. За ингээд оршил хэсэг ч гэсэн маш урт хугацаанд яриад барагдахгүй юм байна. Тэгээд туйлс гэдэг өөрөө тийм их том цар хүрээтэй. Туйлс дотор ороод ирэхлээр бас задлаад ирэхлээр маш сонирхолтой зүйлүүд бас гарч ирэх байхаа. Тэгээд тэр бүгдийг танаар ингээд тайлбарлуулсан яриулаад энэ дэлхий дахнаа тархан суурьшсан байгаа, нутаг орноо санагалцж байгаа. Монголд амьдарч ажиллаж амьдарч байгаа хүмүүс, Монголыг тойроод амьдарч байгаа Монгол дуурхтны хүмүүс үзэж өөрсдийнхөө өв соёлыг одоо түгээн дэлгэрүүлж өөрийнхөө өв соёлыг одоо мэдж аваасаа энэ маш том гүн ухаан юм шүү. Маш том оюун санаа юм шүү. Энэ бол бидний гайхамшигтай өв юм шүү гэдгийг би одоо хөргөхөд одоо чандын зорилго байгаа болж таарч байна шүү. Мэдүүлэхийн тулд энэ мөнх орон гэдэг төслөө ингээд хийж ийн. Тэгээ бидний нөхөрлөл бол маш олон жилийн нөхөрлөл байсан учраас энийг заавал хүмүүст тайлбарлая. Магадгүй би ингээ яриа яваад тах тэр энэ нөхөр одоо энийг судлаагүй юм байж яагаад ингэж ярьдгийм бэ гэж гайх намайг бол эргэлздэг эрэхтэй. Би бол шүмжлэгдэж болно. Гэтэл нөгөө энэ том судалгаа шинжилгээ хийчихсэн энэ дэлхийн олон орноор 110 орноор ингээд 109 орноор ингээд тойроод үзсэн. За энийг ингээд маш олон хүмүүст ингээд тайлбарлаад таниулаад ирсэн хүний хувьд танаас бид нар сонсох ёстой. Мөн одоо бусад хүмүүсээс энэ туйл гэдэг зүйлийг бол мэдэх. Тэгээд үүнийг одоо амьдралдаа жишг болгох, оюун санаа болгох тийм ээ. Ингээд цаашаа ингээд өргөжж яваасаа гэж бодож явт юм аа. Тэгээд ингээд энэ төслийг эхлүүлж байгаа танд одоо маш их баярлж байна. Дараагийнхаа одоо ярилцлаган дээр одоо яг тэр нөгөө туйл дээр болдог төрөөнийх шиг тийм ээ. Хүний амьдралд одоо алтан оноо тийм ээ. Сайн цаг одоо дайм дажингүй үед амьдардаг тэр амьдралын ухаан тийм ээ. Дайн дажин өвчин зовлонгийн үед даван туулдаг тэр ухааныг тийм ээ. Мөн энэ байгаль дэлхийтэйгээ харьцсан цогцон амьдарч их дэлхийгээ ингээд энэ онгон дагш нар нь байлгадаг. Оюун санаагаа бас хөгжүүлгүй тунгалаг байлгадаг, хөгжүүлдэг. Ийм монголчууд олон байгаасаа ийм хүмүүс энэ дэлхий дээр бас олон байгаасаа л гэж бодоод энэ төслийг эхлүүлж байгаа юм шүү. Баатарч байхдаа маш их баярлалаа. За бид хоёр бол маш олон жилийн тухай ингээд ярьдаг байсан. Тэгээд энийг ингээ хүмүүст хүргэх юмсан, хүмүүст ярих юмсан гэд. За хин хинийх нь одоо цаг зав ингээ болдоггүй гадагшаа дутгшаа явчихдаг. Нэг бол би ингээд өөрийнхөө ас ажил төрлөөр явчихдаг. Хоёулаа энийг яриад маш олон жил болсон байна. За тэгээд өнөөдөр одоо хоёулаа хамтраад энэ баг хамт олонтойгоо хамтраад энэ мөнх орон одоо энэ төслийг эхлээд энэ өөрсдийнхөө энэ оюун санааны маш хосгүй үнэт зүйлүүдийг монголчуудаа болон энэ хүмүүст ойлгуулах энэ төсөлд ингээ оролцсон одоо танд маш их баярлалаа. За тэгээд нүгдээцээс өвлөн ирсэн энэ гайхамшигтай өв соёлын тухай цааш задлан дэлгэрэнгүй маш ойлгомжтойгоор цааш нь хамтран ярьцгаая. За мөнх орон төслийн пэйж хуудсыг та бүхэн дагаараа. Дараагийн дугаартаа маш сонирхолтой зүйлсүүдийг бид бүхэн танилцуулах болно. за хүрээ. За хүрээ.